Өнөөдрийг хүртэл бид байна шүү дээ. Яг бизнесийн утгаараа зээл авч үзсэнгүй шүү дээ. Дандаа богино хугацаатай өндөр үүтэй, хит өндөр үүтэй зээл авдаг. Төр салбарыг дэмжиж яах гэж зээл болохоор тэрэн дээр заавал арилжааны банкнуудын хүн нэмэгдээд ороод ирдэг. За ингээ харахаар өнөөдөр Монголд яг масс цар хүрээтэй голлох хувийг эзэлж байгаа 3 арилжааны банк байгаа тийм үү. Би бол ерөөсөө энэ гадны том банк орж иж хөрөнгө оруулалтын зээл урт хугацаатай бага ихсвэр зээл өгч чадахгүй байгаагийн шалтгааныг бол би эдгээртэл холбож тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ 3 банкны эрх ашиг чухал юм уу? Урт хугацаанд энэ бүх бизнес хийж байгаа 40 мянган аж ахуй нэгжийн ажлын байр тэр нөгөө бизнесийн тэлэлт өргөжилт чухал юм гэдэг өөрөө маш том асуудал. Бид нар ингээд нэг зүйлийг хүсэж байгаа байхгүй бүгд сайн сайхан амьдрах тийм ээ. Улаанбаатар хотоо сайхан болгох, бизнесийн таатай орчныг бий болгох, гадны хөрөнгө оруулалтыг татах гэдэг. Энэ булганы эцсийн хариулт хоёрхан зүйл дээр очиж загцчихад байна. Нэгдүгээр гадны банк Монголд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах боломж алга. Хоёрдугаар энэ хүү хөрөнгө оруулалт гадны томоохон банкны зээл биш юм аа гэхэд бусад хөрөнгө оруулалт Монголд орж ирээд урт хугацаанд найдвартай тэр бизнесээ явуулах тэрийг хамгаалдаг тийм эрх зүйн орчин алга. Эднийг бид шийдэхин төлөө танхим ихээхэн тийм хүч чармаалт гаргаж ажиллах болно.